Хоёр асуулт байгаа. Нэгдүгээрт юун ч олон үндэслэл уншив да. Тэр Утган баярын өөрийнх нь ингээд элчин сайд гэдэг манай тэр Утган баярын юу гэж иргэсэн. Тэрний нэг хэлээд гэж хоёр дахь нь энэ одоо улсаа төлөөлөө сууж байгаа хүн улсынхаа ажлыг хийх хэрэгтэй. Тэгэхээр тэр сургууль руу хүний хүүхэд хөөцөлдөд бас явж болох л байх л да. Тэр хувийн шугамар хувийн байдлаар харьцаж байгаа юм уу, албаны байдлаар харьцаж байгаа юм уу? Ийм хоёр асуулт байна. Тэрний бүр цаасаар нь авмаар байна би. За тэгээ би энэ санал хэлчихье. Энэ гадаадд сууж байгаа элчин сайдууд нэг тийм амралтын газар очсон юм шиг л ихэнх нь ийм байна. Би бас ерөнхий сайд байхад цахим хурал хийж ирсэн. Та нар наана юу гэж очсноо ер нь мэдж байгаа юу? Энэ Монгол улсын худалдаа одоо тэр хийж байгаа оронтой хийж байгаа худалдаа хамтын ажиллагаа энийг хөгжүүлэх гэж очсон юм аа. Та нар ажиллаа сайн хий. Манайхан чааваас нэг говийн ч байна уу, хэн ч байна уу, нэг хевс юм уу, ноолуур нь бүтээгдэхүүн барьж аваад өөрснөө манарах юм аа. Та нар одоо энэ улсаас мөнгө төгрөг аваад ажиллаж идэг хүмүүс ийм ажил хий гэж хэлсэн. Тэгэхээр одоо наадах хэлсэн зүйлүүд чи үнэн байгаа юм болвол энэ элчин сайдуудад Утган баярыг шууд татах хэрэгтэй. Одоо айгүй бол тэр юутай холбоотой болох нь дээ. Нью-Йоркийн шүүх мүү хэлдэг юмтай холбоотой юм болох гэж байна л дээ. Тэгэхээр ингээд улс орны эрх ашиг гэдэг юм номер 1 байх хэвээр газар дандаа амин хуваа хичээсэн арчаагүй хувийн ажил хийдэг. Хүмүүсийн хувийн төлөөлөгчөөр ажилладаг. Дарга нар очихоор далдганж гүйдэг. Ийм л амтд одоо элчин сайд нэртээ сууж байгаа байхгүй. Тийм учраас шижиг дарга та миний хоёр асуултанд хариулаад тэгээ би дахиад 1 минут үг гэлнэ. За алтан гишүүний асуултанд хариулъя. Элчин сайд гэдэг бол сая та хэллээ улс орныхын эрх ашиг нэгдүгээр тавьж одоо ажил албан шалгах юм бол эрхлэхийн хувьд бол улс орныхоо эрх ашиг нэгдүгээр тавих хэрэгтэй. Үүнтэй ч адилхан 2018 оны 3 дугаар сард элчин сайд Утган баяр итгэмжлэгч үг бичгээ авахд Монгол Улсын ерөнхийлөгчөөс бас яг энэ тухай маш тодорхой хэлжсэн байлаа. За хоёр орны худалдаа эдийн засгийн одоо юм дээр ахиц гаргаж ажиллах ёстой. Энэ бол өөрөө чи ажиллаж үр дүн байх ёстой болно гэж ингэж маш онцолж хэлжсэн. Энийг бас та бүхэн манай тамийн газрын вебсайтаас бол хэвлэл мэдээлэлд аваад харж бас бүрэн боломжтой. Харамсалтай нь өнгөрсөн яг 3 жилийн хугацаанд Утган баяр сайд маань энэ 3 дахь орны худалдааны тухай хууль за буюу цаад утгаараа Монголд одоо малын гаралтай ноос ноолрын бүтээгдэхүүнийг за Америк нэгдсэн улсад экспортлох юм боломжтой. Одоо энэ хуулийн дээр 3 конгресс дараа одоо хангалттай ажилласангүй гэдэг бас нэг үндэслэл байгаа. За энэ үндэслэлд би сая маш тодорхой ерөнхийлөгчийн одоо үндэслэлд дурдсан. Нэг ч удаа уулзалт хийх одоо хүсэл тавиагүй байна гэдэг бол өөрөө бас энэ юуны асуудал байгаа. За нэг хоёр дахь асуултанд хариулахад бол энэ тухайн сургууль руу элчин сайдаа өөр хандсан байлаа. Имэйлээр элчин сайдууд одоо элчин сайд Утган баяр гэдэг Колумбиагийн их сургуульд нэг хандсан байгаа. Тэгээд энэ бол өөрөө бас яг магадгүй алтан гишүүн хэлж байгаа. Гэхдээ энэ бол нийтлэг Монголын одоо маш олон залуучууд Америк нэгдсэн улсад магадгүй 3 чухал баруунд суралцах одоо ийм боломжийг нээж өгөх ёстой байх гэж үздэг. Энэ ч өөрөө элчин сайд байгаа мөн за энэ улс төрийн түвшинд байгаа улс орны төлөөлж байгаа элчин сайдын хувьд бол энэ бол одоо нэн тэргүүний чухал үүрэг байх гэж бол боддог. Харамсалтай энэ дээр бол яг нэг одоо Батбол давхтай Сэд Базар гэдэг хүүхдийн төлөө элчин сайдтай хоёр одоо тухайн сургуулийн удирдлагуудтай 2-3 ч удаагийн уулзалт хийгээд албан цаглаар ингээд хичээнгүлэн одоо энэ хүүхдийг сургуульд эсвэлхийг хичээнгүлэн хүлээж авах уу гэсэн утгатай юм албан цаглууд бас имэйлээр ирүүлсэн байна лээ. За имэйлээр харилцсан байна лээ. Элчин сайдын хуваар хувь хүний хуваар биш. За нэгдүгээрх нь тэр за яг сошиал орчинд байгаа мэдээллүүд бол тухайн үед бол гарахад юу байсан бэ гэхээр та бүхэн санаж байгаа. Нью-Йоркийн шүүхтэр болсон ил бүлэгдсэн байгаа тэр баримт бичиг одоо материалтай хүн одоо өөрөөс нь асуусан юм шиг байна. Одоо миний бодлоор тэгэхэд бол энэ талаар би мэдээгүй ил тудлаа мэдээлэл өгсөн байна гэдэг ингээд одоо хэд нэгдлийг барьсан мэдээлэл өгсөн байна гэж үзсэн. Товч хоёр асуулт тавилаа.
Энэ над руу бас хүн шидчихлээ л дээ, сая сонссон юм байна. Тэгэхээр энэ элчин сайд хүн энэ одоо хийх ажил юм хааш. Элчин сайд хүмүүсийг твиттерээр одоо юм жиргээ зууж идэг. Тэгэд жирэгдэг сэдв жирэгдгүй сэдв гэж бас байх хэрэгтэй. Улс орны холбоотой тэгээ янз бүрийн тийм эцлэгдээгүй маргаантай асуудлаар бол элчин сайд хүн ийм жиргээ хийж болохгүй л дээ. Одоо энэ над дээр хүрээд ирсэн харж байна. Отгон баярын жиргээ юм байна. Бид мэдээгүй. Шуугаад эхлэхээр шалгаж үзсэн чи хэрэгэ татчихсан байсан. Нөгөө Амбатар гишүүний өсгсөн зарласан асуудал юм биш. Илт худлаа мэдээлэл өгсөн байна лээ. Энэ одоо шүүгч үү? Шүүхтэр явж байгаа процессын талаар Отгон баяр гэдэг хүн шүүхийн шүүгч болчиход байгаа юм. Юу болчиход байна? Тэгээд одоо их олон үндэслэл хэлдгээ болио гэсэн шийдэл даргаа өнөөс хойш. Ерөөсөө төрийн ажилтнаа хаагч